үгүйссэн. Энийг бол үгүйсэх аргагүй. Тийм учраас одоо энэ хуулийн дээрээс тухайн яг зандан шатрын гишүүний өөрийнх нь тайлбарлаад байгаа шиг үнэхээр гадаадын хөрөнгө оруулагч нар бол ийм ямар нэгэн тийм сөрөг нөлөөлөл байхгүй маа. Энийг хааж болж байгаа юм байхгүй маа гэдгийг ойлгохоор ямар одоо өгүүлбэр байна. Наадаас нэг заалт уншиж өгч. Нэрээ тэрийг уншаад нэрээ тийм биш юм байна гэсэн хэрэгэлзээнд тайлбарлахаар тийм ямар заалтууд байна вэ? Нэгт хоёрдугаар одоо би ингэж бодож байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалттай одоо компани ер нь Монголын тал бол 15-аас 49% нь бол эзэмшигтэй бол эзэмшиг гэвэл гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшиг гэвэл засгийн газраас зөвшөөрөл авах байна. За манайх одоо техник шин технологи нэвтрүүлэн ер нь 51% эзэмшиг гэвэл бүр их хурлаас зөвшөөрөл авах байна гэж би энэ хуулийг ойлгоод байгаа юм. Зөв ойлгож байна уу, буруу ойлгож байна уу? Хэрвээ ийм заалт байгаа бол энэ одоо ер нь бас л ямар бол нэг л Түүний Батүл гишүүний хэлдгээс засгаас зөвшөөрөл засагтай ярина гэдэг чинь бол авилга ярина гэсэн үг гэдэгтэй би санал нэгдээл байгаа юм да. Энэ дээр одоо бас ямар байр суурьтай байт юм бэ? Гуравдугаарт ер нь одоо энэ хуулийн энэ одоо бас нэг янз бүрийн юм яригдаад нөхцөл байдал үүсэж байгаатай холбоотойгоор энэ хоёр талын чинь одоо хоёр хөрш маань ирэх шиг яаж вэ? Хоёр хөрш маань энэ дээр ер нь ямар санаа үүдэлтэй байгаа вэ? Энийг санааж өгч бас гадаад харилцааны сайдын хувьд бас би санаж тавьчихсан энийг тодруулж асууя гэж бодож байна. За дөрөвдүгээрт энэ хууль анх орж ирэхдээ бол зүгээр засгийн газрын хөрөнгө оруулалттай компаниуд нь засгийн газраас Монголын засгийн газраас зөвшөөрөл авахар ийм заалттай байсан гэж би ойлгоод байна. Уг нь тийм чигээрээ байвал зүгээр юм уу? Биш үү? Хувийн компаниуд бол зах зээлийн явдаг зарчмаараа л яваад манайх өөр ямар механизмаар үүдийг хяндаг байгаа үз. За нөгөө талаар энэ анх орж ирэхдээ нэг 6 салбарыг стратегийн одоо шалтгаалтай салбар гэдэг ингээд орж ирсэн. Тэгэд энэ дотроос хүнс хөдөө аж ахуйн салбараа хацаа хийсэн байна. Миний бодлоор бол энэ хүнс хөдөө аж ахуйн салбар чинь харин жинхэнэ одоо стратегийн ач холбогдолтой салбар байх юм биш үү? Хүнсний аюулгүй байдал гэж бид нар маш их ярьж байгаа. Ер нь улс үндэстний ойшин тогтох асуудал нь хүнснээс шалтгаалдаг гэж яриад байгаа. Хүнсэн дотор ч одоо тэр хөдөө аж ахуйн гол нийт төрлийн бүтээгдэхүүн чинь одоо манай Монголын хувьд бол одоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн л байна шүү дээ. Гэтэл энэ салбарынхаа одоо имийг стратегийн ач холбогдлого гэж үзэж байгаа мó? Эсвэл яаж байгаа энийг хасаа хийж байгаа. Энийг ингээ энэ хууль нэмж оруулахгүй бол миний хувьд энэ хуулийг бол дэмжиж чадахгүй. За төгсгөлд нь зүгээр би энэ Батбаяр гишүүний хэлсэн үгтэй холбогдуулаад ганц үг хэлжмээр санагдаад байгаа юм. Улсын их хурлын гишүүн энэ чуулганы танхимд энэ үндэстэн ясны асуудалтай холбоотой болчмгүй үг юм хэрэглэж болохгүй шүү дээ. Тэгээ одоо боредууд гэдэг чинь өөрсдөө комментэр нь ч шиг тийм сони юм яриад боредууд өөрөөсдөө хэлмэлдүүлсэн юм шиг ийм ярьж болохгүй шүү дээ. Цаашдаа ч нэг ийм юм тий Цэрэг Батбаяр гишүүн тийм яриа сууж байгаа юм. Тэгээ би зүгээр энэ хурлын чуулганы танхимд боредын ард түмний төлөөлөл болж сууж байгаагүй үед энэ иймэрхүү сони юм яриад байгааг би эсэргүүцэж байгаа. Тийм сони яриад байгаа нь би шсэн ба сони юм яриад чадсан шүү дээ. Тэгээ энийг одоо бас бид